1 2 гэдэг. 1 2 1 2. Гүг зүгээр. Дуулах гэж байгаа юм шиг л байна. Гээгүү донгод өрөө дуулчих юм мэдэн ш. Та нар энэ солиорч гэж бодох юм. За. Тэгэд энэ орчин үеийн эрчимтэй хөгжил өөрөө баг одоо хөгжлөөр жоохон оцогч байгаа үндэстнүүдийг бол ер нь давалгаалаад аваавчиж мэдгэр байна. Тэгэхээр бид нарын хувьд тэгээд даяарч гэж нэг айхтар юм байна. Мэдээллийн одоо соёлын төрөмгөл гэж нэг айхтар юм байна. Тэгэхээр бид нарын хувьд бол тест тогтож үлдэх цаашлаад хөгжиж хүчрэгжих хэд хэдэн том тулгуур байгаагийн нэг нь энэ үндэсний түүх соёл. Тэгээ маань хүн тимтэй явж байгаа л тэгэл өөртөө сум үлдээж чадлаггүй. Бүгдийн шүршээл тэр нэг тэн чинь бас хоёр гарнаас шитэл бас нэлээд тэмцэлсэн байгаа. Тэгээ сүүлд нь тэр олзлогдсон одоо тэр цаадлын нөхдүүдийг барьж аваад байцахад тэд нар чинь энэ чинь алхахын баатар байна гэдээ бид нар цусыг нуусан гэж ярьдаг байж байгаа байхгүй юу. Тэгэхээр маань хүнийг бол нэлээд ширүүн үтсэн байгаа. Тэгээд олон хүний алуусандаа хорсоод маань хүнийг амьжигтай хүнд хэлхий аргагүй амьжигтай тамалж алсан байдаг. Тэгэхээр тэр жишээлбэл бас л нэрэн тодорхойгүй баатаруудын нэг л дээ. Жавар дачхинж байгаа өглөө үүрээр жингийн хөлдөө суран атгах чинь улаац нөмөр атгах байгаа юм шиг хайрдаа штэ тий. Тэгэл нүгүүл явж исэн. Гэхдээ тэр жингийн соёлыг бол мэдхгүй. Тэгээ жингийн соёл чинь их өөрмөц онцгой соёл байсан юм билээ. Эзэнтэй ярилцсан подкастын ээлж дугаар ийхүү эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаард түүх, хэл хязгаар, Монгол хүний мөн чанарын талаар уран зохиолын хэлээр өгүүлдэг эрхэм зохиолч хүрэлцэн ирсэн байна. Таны байтаг богд хэмээх бүтээл уншигчдыг эх орн хилчдийн амьдрал мөн нэрэн тодорхойгүй баатруудын тухай өгүүлсэн байдаг. Өнөөдрийн дугаарт зохиолч Номин Чимэдгой хүрэлцэн ирсэн байна. Сайхан аварж гэнэ үү та? За сайхан дарган давтаа сайхан аварч байна уу? Сайхан. За бэрэх үү? Их байна. За урилгыг минь хүлээж авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Одоо бүгчүүдээс хажуугаар нь бэрэхээс гадна эрдэнэ ном их үү гэж асуудаг болж байна шүү дээ. Одоо үчггүй бол бас хоцроод шүү дээ. Тий, одоо зарим бүгчүүд танаа нутгийн бор авраг энэ төр бол одоо ерөөсө бэхшэрмээр сайхан эрдэмтэй хүн байна шүү дээ. Дотор ухаан сайтай. Тэгээд тэд нар ч одоо ганц бэрэх үү гэж суугаас гадна тэгжсэн маар шүү дээ. Ном ариун гэж асуух. Номын үйл ариун гэж дээ. Баяна агш бас нэг ярьсан байдаг. Баямх орго. Бүгчүүд ингээ хуучны бүх сайхан чанаруудыг ингээ аваа явцаа. Гүндүүгөө сайхан эр хүн, тууштай, одоо бэр чадaltaа тэр байтугай их иддэг хүн ямар хүн байвал бүхэн гэж байдаг. Тэгээ Монгол хүний бүх сайхан чанарыг бүхэн өөрөө агуулж өгч байсан. Бид нар нэг л юм их хайчжээ гээд. Тэрийн юм гэсэн чинь энэ оюунлаг бүх гэж ирнэх цөөхөн байжээ. Тэгэхээр энийг бол бас хамтд нь авч явах хэрэгтэй байна гэдэг. Тэрүг бас их надад бас их юм бодогдсон шүү. Зүг. Баян аврагч өөрөө ч актер хүн л дээ. Тэгээ актер хүн олон талтай. Доктор авчирсан гүнч тэр болгон нэг одоо юу гэж хэлэх вэ? Тэгээ ер нь зөвлөдөг. Ер нь монголчууд чинь хөөдрөгтөр бүх болоорой гэдэг чинь зүгээр нэг бяртай чадaltaй сайхан эрэмгийн ирэхээс гадна тэр нэг жудагтай, нүнжигтэй, нуруутай тийм шинжийг бас бөхөр төлөвлөж ойлгодог байсан монголчууд. Зүгээр бүх болоорой гэдгийн цаана тийм сайхан гэр болоорой. Дотоод мөн чанараараач үзэгдэх байдлаараач сайхан болоорой л гэсэн утгaalаар хэлжсэн үг л дээ. Тэгээд түүнээс та бяртай болоод толгоосон бол хэрэггүй шүү дээ. Тэгэхээр бүхд Монголын сайхан ирээ бөхөр төлөвлөж ойлгодог. Монголчууд уламжлалт ойлголт. Одоо арайс тасарч байгаа л гэж бодчих шүү дээ. Тэглгүй байхаа тий. Одоо залхамжлаа сайхан явж гэн. Бас тэгээд энэ цаг үед таны хэлдэг бас бүгчүүд энэ тал дээр бас сайхан анхаардаг болж тэгээд нийгмийн цаг өөрөөр бас бүгчүүд бас их гоё өөрчлөгч чинь гэж бодож штэ. Одоо энэ physicalize гээл энэ монголчууд дэлхийд өөрийгөө сурчлахад бүгчүүд эдний бас хөв нэмэр бас их орж ийн гэж ойлгож байна. Одоо энэ сүүлийн үед гарч ирж байгаа залуу бүгчүүд дотор ч яасан сайхан гэгээлэх хүмүүс олон байдгийн бүр хари өрмөр залуучууд байх юм ба штэ. Тий. Тэгээд үеийн ч тийм байт юм бэл. Цаг үеэл дагж энэ да тий. За тэгээд таны байтаг бүгдийн нүргэн гээд номыг сайхан одоо уншиж дуусаад тэгээд бас хэдэн асуулт хэллээ тэгээд чадны ядан танаас энэ номыг уншигчд тэгээд сайхан хүргэе гэсэн тийм зорилгоор энэхүү подкастыг минь эхэлж байгаамаа.
За их баярлалаа. Одоо номын маань уншаад өхөнд хүрэх санаачлах гаргаж чад баярлж байна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд энэ жил хамгийн сайхан мөч шүү дээ. Тэгэлгүй ах тий. Байтг бүгдийн мөргөн нүргэнийг та анх хизээ бичих санаа төрсөн бэ. Тэгээд энд санаагаа ном болгоход ер нь хэр хугацаа орсон бэ? За одоо энэ гол дүр бол манай аав юм байна. Тий. Баасанч гэдэг. Тэгээд хүүхэд багтлаа нөгөө манай аав нартай ингээл тойрол ороо өдөш суугаал хөсчүүлэн хөөж хөрдөг штэ. Тэр үед л энэ дайцтулж явсан үеийг тэр үеийнхэн хөсчүүлтэй хамт ярилцал сууж ихын сонсч илээ л да. Тэгээд энэ сонин хачин түүхийг ер нь зохиолуулах хэрэгтэй байна гэсэн уран бүтээл үзэг заасны хэлснээс хойш бодоол яваад байсан. Тэгэл хойшин тавьж явсаар бол 22 онд билүү 23 онд билүү. За нэг ер нь цаг нь болсон юм шиг үнэд бичсэн нэг жаахан яруу санд руу үтсээ яг бичгтэй болвол тэгэл өглөө ороод сууж хал нэг шээжин дуулаасаа бүх үйл явдал байсан болох тэн дээр нэг жаахан баяжуулахгүй бол хуурай төгөлчих гээд байдаг. Ганц нэг зохиомл төр оруулаад жаахан дарамжуулаад тэгэл гаргачихсан л да. Гэхдээ одоо эргээд харж их тэр бас олон юм дутагдсан байл. Та одоо кино болгох гэж байгаа гэсэн үү? Санаа байгаа. Таны ихэнх бүтээлүүд түүх хэл хязгаар бас монгол хүний мөн чанарын талаар их өгүүлсэн байдаг. Та яагаад энэ сэдвийг одоо голчлон сонгож авдаг вэ? За бид Монгол гэдэг нэг юм үндэстэн байна дэлхийд дээр. Одоо өнөөдөр 200 гаруй оронд нэг 6000 гаруй үндэстэн байна. Эндээс бид нар өнөөдөр манай нөхцөл байдал бол газар нутаг одоо гайгүй боломжтой ч гэсэн хүн амдсаа хөгжүүлж ахын тийм байна. Тэгээд энэ орчин үеийн эрчимтэй хөгжил өөрөө баг одоо хөгжлөөр жаахан оцогч байгаа үндэстнүүдийг бол ер нь давалгаалаад аваа авчиж мэдгэр байна. Тэгэхээр бид нарын хувьд тэгээд даяарчлал гэж нэг айхтар юм байна. Мэдээллийн одоо соёлын төрөмгөл гэж нэг айхтар юм байна. Тэгэхээр бид нарын хувьд бол тест тогтож үлдэх цаашлаад хөгжиж хүчрэгжих хэд хэдэн том тулгуур байгаагийн нэг нь энэ үндэсний түүх соёл юм байна. Ягаад гэх юм бол хүн өөрийнхөө үн цэнэ мэдрэх ёстой. Өөрийнхөө үн цэнэ мэдэрч ийж хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй байж хүн амжилт бүтээл гаргадаг. Өөртөө итгэхгүй хүн бол тэгэл нунж дөрөө хэсаргал дуусан шүү дээ. Өөрөө ч гэсэн одоо аврагтлаа явсан хүн байна өөртөө итгэж ижил энэ амжилт нь хүрэн шүү дээ тийм. Тэгэхээр үүнтэй адилхан үндэстэн ч гэсэн бас тийм байна. Үндэстэн мөн өөртөө итгэх ёстой. Бид одоо сул дорой боол зарц байсан одоо юу гэдэм арчаагүй харахгүй бүдүүлэг байсан бид одоо юу гэдэм одоо бусдад дарлуулж байсан дэрлүүлж байсан гэсэн юм ойлголттой үндэстэн бол хэзээ шүүд харахгүй. Одоо бид нар том жишээтэй Солонгосыг харалтаа. Ямар их олон одоо үндэсний баатрууд төрж байна. Ямар олон одоо цэцэн мэрэгэн төшмөд эрдэмтэд төрж байгаа тухай хичнээн олон зүүн кино гэдэг. Тэгээд тэр чинь цаана зүгээр нэг талаар бизнес нөгөө талаар одоо өөрийнхөө соёлын бодлогыг гадагшин түгээж байгаа. Хож гол юм нь дотор үндэснийхээ оюун санааг зэрэг асуудал байхгүй. Тэгэхээр уран бүтээлчдийн хувьд за одоо энэ түүхээр бичдэг хүмүүс олон байна. Гэтэл бид нар бол би өөрөө түүхтэй орхон өссөн, баруун хязгаарын хилтэй орхон өссөн, хил хязгаарын одоо хүмүүс саман янз бүрийн үйл явдалд дутгалтаж явсан манай өвөг дээдсийн түүхийг сонсож өссөн учраас энэ дээр яа харахгүй нэг одоо миний уран бүтээлч болсны хөв давлын энийг бичих ёстой байл гэсэн ойлголт үүднээс Монголын түүх соёлын тухай бичээд байгаа. Ер нь үндэстэн өөрийгөө тань мэдхгүйгээр өөршөө хөгжих боломж байхгүй. Бид ямар ч үндэстэн сайн муу шинжүүд байдаг. Хүнд ч гэсэн 100% төгс хүн гэж байхгүй, 100% муу хүн гэж байхгүй. Бид нар үндэсний хувьд яах ёстой вэ гэхээр үндэснийхээ сайн талуудыг бид зөв олж харж түүнийг тэтгэж дэмжиж хөгжүүлэх тийм хөгжлийн тогтолцоо бодлого барих хэрэгтэй байна. Сул талаа бүдгөрүүлэх тийм одоо нийгэм соёлын тань мэдэх юм бодлого барих хэрэгтэй. Тэгэхээр энд чинь урлаг уран зохиолын нөлөө их чухал байхгүй юу? Тэгэхээр тэр үүднээс одоо түүхэн уран зохиол соёл Монгол хүний мөн чанарын тухай хэр хэмжээгээр л юм сонирхол судлаад бичиж байгаа л та. Одоо энэ бусад томоохон улс гүрнүүд соёлоор дамжуулж бас их нэвтэрч орж иж байна тий. Тэгж байгаа тий. Тэгээд яг нийтэр дээрээ бол соёл мэдээллийн төрөмгөл бол зэрэг зэвсгээр орохоос илүү аюултай. Тий. Зэрэг зэвсгээр орох юм бол зөвхөн тодорхой хугацаанд одоо дарангуйлж болно. Тэр оюун санаа зүрх сэтгэл нь хэвээрээ байгаа цагт бүрмөсөн одоо дарах болцсон үзэнийг буцаа босоод ирдэг. Харин тэр оюун санаа зүрх сэтгэлийн өөртөө
соёлоор уусган шингээж чадах юм бол хизээч ирэхгүйгээр тэр жигтэй байхгүй болчдөг. Тэгээд дэлхийд дээр хүндрэлтэй хүн тийм түүх маш олон бай. Одоо уусаад шингэж гисэн. Одоо хамгийн ойрхон жишээ бид нар мэдж байгаа манж нар шүү дээ. Хятадсаар бол тэгэл дууссан. Хятад манж Монгол хоёулаа сэлэм далаагаал цагаан хэрмээ хаалгаар орсон. Бараг одоо бид нар төрийн хувьд ялцраад юан гүрний төр султаж доройтод хөөгдөж гарсан од бараг адс гэж хэлж болох байхгүй болцсон. Манжнар тэнд бид нар ч 138 жил болоо да. 130 жил болсон. Манжнар дээр хэдэн зуун жил суухдаа тэгээд уусаад одоо бүр сург болно шүү дээ. Манжийн бүтээсэн дээр агуу их түүх өнөөдөр хятадын хуулиас нэмжүүлж шүү дээ. Түүх соёлтой. Тэгэхээр энэ үг хэлж нөхдөр тэр оюун санаа зүрх сэтгэл өөрийгөө мэдрэх мэдрэмж үндэстний онцлогоо одоо хадгалж үлдэх юм байхгүй бол тэгэл үндэстэн байхгүй болдог гэсэн үг. Тэгэхээр манад бас энэ гадны томоохон гүрнүүдийн соёлууд бас их нэвтрээд байгаа юм шиг надад бол тэгж анзаардаг. Энэ бас нэлээд эмзэглэвчтэй сэдв юм болов уу гэж ойлгож байгаа. Тий. Гэхдээ залуучууд сүүлийн үед залуучуудыг харах дээр өөр их урам зориг орж байгаа. Тий. Сайхан одоо Монгол саяхан би нэг кино үзлээ. Тэгээд тэр нөгөө Тамира фантастикэн гэсэн суур тогтолцоо башиг гээд. Тэгээд тэнд залуучууд ямар сайхан Монгол үндэснийхээ сайхан утсыг өмсч очив. Тэгээд Монгол утсч хүнийг сайхан сүр чахлантай хямралаг болгодог юм байна. Тэгээд тэрийг хичнээн сайхан олон янзаар загвар дизайн гаргаж өмсдөг болсон юм. Тэгээд тэрийг хараад за энэ залуу юм маань энэ өөрийнхөө үндэсний өөрийнхөө давтаг төшөө мөн чанарыг мэдрээд түгээрээ бахархах тэрийг тань мэд гэсэн хүсэлтэй байгаа цагт бол бид нар гадны соёлын юм тэр болгон автахгүй байна л гэж бодлоо. Тий, хатсангуу гайгуулж байгаа юм байна л гэсэн. Сэргэж байгаа юм байна гэж ойлгож байна тий. Нэгүйч бас нэлийн бүдэрч хэлсэн шүү. Бүдэрсэн. Тэр нь Монгол гэхтэр ер нь доош нэг гэдэг өөрсдийнхөө бүж боломжийг үүсгдэг эргэлздэг иймэрхүү хандлагууд нэг хэсэг нэлийн хүчтэй байсан. Одоо бол эргээд сэргэж байна. Ер нь л тэр үндэсний оюун санаа сэргэж ижил хөгжил байна шүү дээ. Бид нар зөвхөн ганц эдийн засгаар асуудаг шийддэг асуудал бол байх боломжгүй. Тий, оюун санаа эдийн засаг хоёр адилхан параллел явж ижил хөгждөг л ийм л зүй тогтолтой шүү дээ. Энэ бол тий. Тэгэхээр Байтхөгдийн бүн нүргэнд та бас зөвхөн тулгааны биш тэр цагт хэл хамгаална гэдэг ямар үн цэнтэй бас ямар хэцүү вэ гэдгийг бас энэхүү зохиолоороо бас харуулахыг зорьсон гэж ойлгож байгаа. Бас аавынт нь дурсамж ахмад хэлчдийн одоо яриа те энэ бүгдийг одоо энэ уран зохиолд болгохтой юу гэлүүх анхаарсан байлаа. Өнгөрсөн 20 дугаар зуунд монголчин 2 3 томоохон өргөлжилсэн тулаан болсон. Одоо бид нар нийтээрээ сайн мэддэг нь алах голын 39 оны дан 45 оны чөлөөлөх дан 2. 3 дахь том нь бол Байтуг богд. Буюу ганц Байтуг богд гэж төлөөлж ярьж байгаа боловч Байтуг богд маань баруун гэрлэхээ цагаарын зөвхөн нэг жижигхэн зурвас газар шүү дээ. Ерөөсөө тэр хойшоо одоо Dayanгийн бомт бүр хойшоо Алтай том богдоос авахгүй л одоо өмнө говийн шивээ хөрөн өнгөртлийн баруун гэрлэхийн энэ хязгаарнуудад тасралтгүй 30 40 жил өргөлжилсэн юм хэлийн зөрчилдөд тэмцэл мөргөлдөө тулаан тусгацруулсан тэмцэл болж ирсэн байна. За одоо алах голын дан бол фронтын дан. Фронт одоо ингээд хоёр талаас цэрэг цуглаад ингээд байлцсан богино хугацаанд явсныг 5 6 сар болсон. Гэтэл энэ тэр баруун газарт бос явдал чинь хэдэн 10 жилээр үргэлжилсэн гів гинт гарч ирдэг. Одоо ямар ч тийм одоо санам сэрэмсэр байдаггүй. Тэр үтийг л одоо тэр тиймнээс болгоомжлоод нохооныхоо очноо хүртэл одоо илүү руулаатгаж харж исэн төгөд байгаа. Тэр нэгаад тэр нохож уцахта бүсөө ингэж төрж уцдаг. Очноон төлж тэр хуцаж чадгаа авчдаггүй тий. Хуцаж чадгаа авчдаг байхгүй. Өөрөлдвөл тэр нохоо уцсны төлөө таквиж ирээд одоо алуулсан тийм тохиолдлууд их байна. Тэгээ одоо гэх мэтлэнгээр ингээд байнгын тэр удаа хугацааны тэмцэл чинь хүн ардыг төөлдүүлдэг. Одоо маш том сэтгэл зүйн дарамт өгдөг тийм байна. Тэгээ тэр хугацаанд чинь одоо алах голын дайнаас илүү олон хүн тэнд нас барсан гэсэн үг, алуулсан гэсэн үг. Зөвхөн цэргүүд цэргээс гадна энгийн ард иргэд маш олноороо хэлмэгдсэн, алуулсан, ослогдсон, цаашаа явж одоо Шинжаан руу ослогдож яваад ялангуяа охтууд, эмэгтэйчүүд олноороо хэдэн 10 100-аар ослогдож одоо боолын зах дээр зарагдсан гэдэг олон юм байна. Тэгэхээр тэр бүгдийг манайхан тэр сайн болгон мэддэг. Зөвхөн Байтуг богд гэдэг тэр зөвхөн Байтуг богдож 1947 оны 7 сарын ихээр 6 сарын сүүлээр чөлөө болсон нөх Гурван Баатарын төрсөн тулдаан ба штэ. 10 Баатар 10 онгороод хэдэн алуулаа тэгээд тэр нөгөө тэгшээ гван даваа дөрс гурын алуус одоо амир үтсэн дээр тулдааныг л төлөөж ойлгоод байдаг боловч энэ маань тэр баруун газарт болсон
хитэн 100 тулгаралт томоохон одоо зэвсэгт 62 мөргөлдөөний зүг нэг л байхгүй юу. Тэгэхээр цаана нь энэ тулдаанаас илүү том өргөн цар хүрээтэй тулдаан хэдэгдэн удаа болсон. Энэний дайны одоо тийм амирсан одоо бүр гэдэг 10-аараа цэставаараа гэдэг тусан тохиолдлууд их олон удаа болсон. Тэгээд ер нь бол баруун хязгаарын энэ байдаг хил хязгаарыг хамгаалахын амаргүй ужид хүнд тэмцлийг таламжуулсан гарга хэлгсэн бодлоор энэ зөвхөн нөгөө тэр аав ярьжсэн түүх хамт шимэл жахан баяжуулал гаргасан л та. Тэгэд баруун хязгаарын түүхийг судалсан нэг хэдэн хүмүүс байдیں۔ Миний мэдгээр одоо тэр хүйж байгаа хурандаа хүйж байгаа шагнажлуудаа одоо энэ сүүл даваад шурандаа тэр судалж байгаа. Одоо миний мэдгээр гэдэг хамгийн сайн хамгийн урт удаан хугацаанд хамгийн одоо тэр бус нутгуудаар явж халуунд нь алж гүтэнд хөрс судалгаа хийсэн хүн бол хурандаа Алтан гэрэл гой байгаа. Алтан гэрэл ах бол өөрөө тэр баруун хязгаарт албаажсан өөрөө баруун хязгаарын хүн. Тэгээд одоо 1970-аад оноос хойш тэргээр судалгаа хийсэн сая харин гавьяд өгөх шивтэй. Тэгээд тэр Алтан гэрэл хурандаагийн судалгааг бол бас нэлээд ашигласан. Тэгээд дээр нь тэр баруун хязгаарт тулдж явсан хүмүүсийн дурсамжууд нэлээд 30-аад хүмүүсийн дурсамжийг нэмж тэгээд аав ярьсан яриатай ингээд нийлүүлээд харгуулад харах тэр за энэ үнэхээр нэг ийм явдал болж ирсэн нэг тийм ерөөхдөө дур зур харагдаад эхэлж байгаа. Тэгэхээр л бичихгүй бол тийш ганц хүний аман яриагаар бүгдээ бичих болцоог л таа. Тийшээ тий. Таны нүнд гардаг Наван гошиг одоо тодроогүй Игэл Баатруудыг та их онцлсон байдаг. Энэ хүмүүсийг онцлон бичгийн шалтгаан Зүлбат улсын буюу одоо Орсын эх орны их дан 2 дугаар дан гэж хэлдэг эх орны их дан гэж ярьдаг. Тэр дайнд амир үтсэн нэрэн тодроогүй баатруудын дурсгал Зүлбат улсын хуучнаар баг хот тулганд байсан одоо ч байгаа гэж бодож байна. Тэрийг Оросууд мартаагүй байх. Нэрэн тодроогүй мөртлөө хэн болох нь мэддэхгүй Ерөөсийн гавьяа байгуулсан хүмүүс байдаг. Тэр хүмүүс монголч гэсэн байсан байхгүй юу? Бид нар одоо нөгөө нэрэн тодорхой мэддэг одоо анхны Монгол улс анхны баатар одоо Гонгор баатар, Дандар баатар, Олзоо баатар гэл ингээл бусад баатаруудаа яриад байдаг боловч энэ тэнцүү гавьяа зарим тохиолдолд тэрнээс илүү гавьяа байгуулсан тийм хүмүүсийн хэн мэддэхгүй өргөдсөн тиймэрхүү тохиолдол байгаа. Тэгээд тухайн цаг үедээ нөгөө мэдээлэл харилцаа холбоо бүртгэл данс мэдээлэлтэй нөхөр янз бүрийн юмны асуудлаас байсан байж магадгүй гавьяа байгуулсан атлаа дарагдаад мэдээлэлгүй өнгөрчихсөн тийм нутас байгаа. Тэгээд тэр Наван бол Наванд орж гэдэг бол тэд нар тэр хүмүүсийн нэг л дээ. Харахад бол тийм бас жаахан тийм дожоогүй номоо зөөлөн тийм хүн байсан гэж байгаа. Гэр бүлтэй охинтой байсан, охиноо ярддаг байсан гэж ярьдаг байсан. Тэгтээ тэр ер нь зэрэгт нэг 20 гараа татгдсан ч юм уу 20 наснда татгдсан байж магадгүй. Тэгээд нэг 24-5-та алуулсан юм шиг байна. Тэр алуулсан түүх бол энэ зохиолдор бол тодорхой байгаа ш. Зайлвал нэлээд таамалж алсан. Тэгэхээр мань хүн бол эцэг хөтөлт тулалдсан. Тэгээ нэг аюултай юм тэр үеийн одоо тэр хилчид ялангуяа тагнуул буюу одоо тагнуул тусгай салааны байлдагчдад нөгөө сум дайцтай сум хийн штэ. Ингээд нэг тал руу ингэж хийдэг штэ. Нэг сумын эсрэг дайцдаг байсан баг. энэ өөртөө зүрээс. Тийм тэгэл ингээл нэг чинь улаарч хүн чинь ингээл сумад ороос наваал ингээл буучил нэг сум гарахаа байж штэ. Нэг сум гарахгүй бол тэр миний сум гэж үзээд өөртөө зориулдаг сум байсан баг. Тэгэхээр мань хүн гэхэд ПП автомат байсан. ПП автомат гэдэг нэг Оросын таны үед доороо тавхтай хөндлөн тавхтай тийм автомат байдаг шүү дээ богинохон. Одоо гар бүлмэд маягийн. Тэр ПП автомат чинь нэг дарах тэр бүх сум турга ичдэг юм байхгүй юу? Өөрт сум үлдээх юм байхгүй. Тэгээд чинь 46 оноос хойд тэр ПП автомат манай зэвсгэлд орж ирсэн байт юм байна. Тэгээ мань хүн тимтэй явж байгаа л тэгэл өөртөө сум үлдээж чадлаггүй. Бүгдийн шүршээл тэр нэг тэнд чинь бас 2 гарнаа шитэл бас нэлээд тэмцэлсэн байгаа. Тэгээ сүүлд нь тэр олзлогдсон одоо тэр цаадлын нөхдүүдийг барьж аваад байцахад тэд нар чинь энэ чинь халахын баатар байна гэдээ бид нар цусыг нуусан гэж ярьдаг байж байгаа байхгүй юу. Тэгэхээр мань хүнийг бол нэлээд шүр хөнгөдсөн байгаа. Тэгээд олон хүний алуусандаа хорцоод мань хүнийг амьжигтай хүнд хэлхий аргагүй амьжигтай тамалж алсан байдаг. Тэгээд тэр жишээлбэл бас л нэрэн тодроогүй баатаруудын нэг л дээ. Тий. Тэгээд энэ дээр тэр Юмжуу гэдэг нэг зохиомл төр. Тий. Ер нь бол яг хэн болох нь мэддэггүй нэг тийм хүний тухай хальт сонссон. Тэгээд тэр Юмжуу бас л одоо бас л тэгэл
яг тулсан цагт бол маш зөрөгтэй л үзэж байгаа байхгүй. Тиймэрхүү хүмүүс тиймэрхүү хүмүүс олон байсан. Тэр унжуусан морин ч гэсэн тэр дээр гардаг штэ. Эзэн унахад эзнийг хүлээг зогсчихдаг. Тэр Монгол морины одоо яг тэн дээрээс бол юу харсан гэхээр одоо нэг Монгол морины одоо ухаан гэх юм да Монгол морины эзэдтэйгээ харилцаа бас нэг хүний нэг үнж нөхөр байсан байгаа шүү тий. Монголчууд тавуу шумалаа сүнстэй гэж үздэг. Ер нь тийм уламжлалтай. Ялангуяа мор тийм ээ бод бол онцгой. Тэгээ эзэндээ их ухаантай. Тэгээ тэр одоо нөгөө тэгшийн хураалцсан гэд яриад байдаг хөшөө дурсгалын 2-3 газар босгосон мор байгаа шүү дээ. Номч олон удаа гарсан. Тэр хураалцсан мор чинь тийм мор байсан гэж байгаа. Яг бусад мор чинь бөмбөг дэлбэрээл сум энэ тэнүүгээр зөнгөнөөл ингэж яхад бусад мор бол үргээл хөөрдөм байл л да. Тэр үе морч юмнэг ангал тэр үе байтга намайг багад хөдөөний морч машин тэрэгний бараа хардггүй байсан ш зүгээр өргөж туйлаад хачин болдог байсан. Тэгээд тэр бөмбөг өмтөр дэлбэрлж яхад зулбараа цугтаач гал байхад ганцхан тэр хураалцсан мөр эзэн лүгэ нүрж өгөөл наалж өгөөл гэсэн гэж байгаа. Энгийн унахад бол хөл хүндтэй явдал одоо нэг шогшгоос шашимгүй хаяа нэг бар байдал тавардаг тиймэр байсан. Тэгээд яг ингээл тулоонд орох төр чихээ олмоор гал хүзүүгээ сунгалтай арчдаг тийм хөл бөхтэй бүдэрдэггүй мөр байсан гэж байгаа. Тэгээд тэр монголчууд нөгөө олон хэдэн мянган жилийн турш монголчуудын дайн тулаанд одоо гол үндсэн одоо хөдөлгч хүч нь хөлөг мөр байсан. Тэгээд хөлөг мөртөө зэвлэх хүлэг гэж тэр нь одоо яг дайн дунд хүлэг. Тэгээд тэрийг онцоо сонгодог байсан. Тэр нь нэгдүгürt нь өргөдөггүйсэн байна. Өргөж усах юм бол яаж байлтдаг чинь. Цэлэм далгаа завчих гэт нөгөөд нь өргөх юм бол тэгэл даваал унаа штэ тий. Өргөдөггүй, бүдэрдэггүй байсан байна. Зоригтой байсан байна. Бүдэрдэггүй гэдэг чинь хөл бөхтэй гэсэн үг. Тэгээ зоригтой. Тэгээд зулур цухтаадаггүй. Тэгээ тиймэрхүү мөрдөө. Тэгээ зоригтой гэсэн үг байхгүй тэр. Тэгээ тийм мөрдөө дайнд ундаг. Тэгээд эзний нь бол тэр мороо шинжиж сонжоод энэ бол дайны хүлэг байна. Энэ дайны цагт энийг дайн тулаан төгөөгээд тэр хүн болох тэр Говьлдан аймгийн Бугд сумын Сэмин Шагдар гэдэг тийм айхтар шинжиж хүн байсан гэл. Тэгээд дэлхийн 2 дугаар дайнд нөгөө морд марганч бахан 500 хагасын мөр өгсөн штэ. Тэгэхдээ мороо авчиад энэ дайны хүлгийг зорьсон юу хэрэгтэй газар нөхчийг өгсөн чинь 2 жилийн дараа 40-нд гэсэн чиглэлээ 44-нд буцаг өгдөрсөн гэсэн. Тэгээд тэр моржхом Украины фронтоос буцаж ирсэн юм уу? Үгүй бол зарим морд чинь нааны нөхөн одоо Сибирь Красноярск гарчмд нөгөө хамтралын аж ахуйд ашиглаж байсан тэнд байж байгаа наашиг гүйж ирсэн юм мэдэхгүй юм ч гэсэн орц руу явсан тодорхой 2 жилийн дараа буцаг өгöd ирсэн. Тэгээ эрэхтэр нөгөөд энэ морийг одоо буцаагаад тэр хов 5 дугаар хотроод гэж байсан. Тэр үед тэнд авч хөдөлж өгчсэн гэсэн. Тэгээ тэрэнд очиход нөгөө тэр тагнуул салааныхын чинь тэр отряд ставын мордыг унаж уралдуулж байгаа хамгийн сайныг сонгож ундаг гэсэн байна. Тэгээд Нэхит Баатар тэр салаан дарга тагнуул салааны орлогч Ахмад Нэхит өөрөө мороо болгосон байсан. Яг тэр тэгшээ Гаванарын нас урддаг өмнөхөн тэр мор хин Нэхит Баатар өөр тийшээга төр байдлаар шилжээд тэр мөр тэгшээд очсон байж байгаа. Тэгээд тэгшээд дийнд одоо хөрөн алдсан мөр гэдэг нэрээр алдарсан мөр юм байна. Тэгээд тэр морыг бол аав ярьдаг бас ер нь тийм мөр байсан шүү. Тэгээд буугаад болцоод ингээд бусд морыг бол нэг мор агтаардаг одоо мордоо ингээд бариа зогсдог хүн нэг 10 морин дээр нэг хүн байхад тэрийг бол барилддаг тэгээд цулбар айчих тэгээд эзнээ дагаад шогшоод байдаг тийм мөр байсан гэж. Яг харахгүй тайны хөлгөмөр тиймэрхүү морд бол байсан л да. Одоо ч гэсэн байгаа л да бид нар зүгээр тий. Тэр мор бол Монгол хүний бас үнж нөхөр одоо бид би ч гэсэн малчайлын хөөхд хөдөө жоохон байхад хүүхдэд зөрүүлсэн мор гээд хой нурдуур орно гизэн доогоор явж байгаа төшгөлдгөө гоёлын мор гээл ингээл бүсэн зүйлээр ингээл яж идэг. Одоо манад намайг нэг гангалаар гээд нэг мор байсан. Үдээ алунд гизэн доорохос гизэн доороо сүйдэрт нутаалдаг байл шүү дээ. Тэгээ зогсчлоо гэдэг сайл бол тийм мор байсан. Наваг жоохон байхад манад нэг хул мөр байсан. Номхон хол гээд би ч одоо ихээс тавуулангийн хүн болгосон л да. Тэгээд ээж айлд явах гэхээр би гараад холхон гараа суушдаг. Тэгээ нөгөө хул мортгоо ирнэ. Буруу зөөгөө хаанаас нь ч очиж суушдаг. Буугтаа өсрүүжсэн гулгаас үүдээс суушдаг тийм мөр байсан. Тий. Тэгэхээр тэслэгч лувсанд орж ийн нөгөө цаазын ялны хэсэг уншигчдад маш их гүн сэтгэл төрүүлсэн. Та яг энэ хэсгээрээ бичгт яг уншигчдад юуг мэдрүүлэхийг зорьсон бэ?
энэ дээр бол бист ямар ч юм нэмээгүй. Ямар ч юм нэмээгүй. Яг л босноор л бичсэн. Тэрийг ерөөсөө аав ярьсныг нэг жаахан одоо найруулгын явдал жаахан зассан баг. Тэр чин зайлвал тэгсэн билээ шүү дээ. Нөгөө уул нь ховдын төв дээр шин цэрэг авч одоо нөгөө карантин гэдэг авцэр байсан юм шиг байна лээ. Тэгээ аав нэг ховд ороход их сайхан өндөр цагаан шаргал залуу нөгөө цэргийн сургууль төгсөөд ирсэн тэслэгч солтой. Тэгээд дараа нь удаагүй тэр хужиртын амны ставын дараагаар ирсэн. Тэгээд тулдаан тогт орж үзээгүй. Тэгээд анхудаа тулдаанд орно гэдэг бол бас амаргүй байсан баг. Аав ярьдаг байсан. Ягны тулдаанд ороход зүгээр сум энэ тэнүүгээр өсчих. Тэгэл байд суух газар олдохгүй. Ийш тийш өсөрч амаар хараа болоод байдаг. Зарим зэргүүд бүр босч арайгаад буудуулсан. Зарим нь ингээд чихээд ингээд нүрээ таглаад окопны язуур руу унчаад өнгөрөөд орилоод байдаг байсан гэж тэр чинь мэдээж анх эхлээд тавьж байгаа. Гэтэ бүгэн болон тийм биш л дээ тэр чинь. Тэгэл нэг 2 3 удаа тулдаан болсны дараа бол тэгэл хажуугаар шумшуп гээл өнгөрч яваад тамга багуулал байждаг байсан. Ер нь тасч тийм дуу гэдэг ярьдаг байсан. Тэгээд тэр лусан дөрж дөнгөж ставын дараа болж авангуудаа анхны тулдаан болсон нь цаанаас гинтүүлээ товтолчихсон байхгүй юу? Ставр. Тэгэхэд мань хүн би нөгөө хөгжил яриаг л тэгээд тэр Алтангэрл урандагийн судалгаагаар бол бас л яг л тэр алдаа гаргаад цааслагдсан гэж байна. Ямар алдаа гаргасан тухай байхгүй. Тэр тулдааныг нүдэрээ хамт ойрхон байсан аав яриагаар бол яг давтлахад шин давтлахад нөгөө ставын байрлалыг хамгаалдаг хойдолтон байдаг толгой дээр окопт чулуун одоо хамгаалтай тэр окоп дээр хөнгөн булматтай харуул байсан. Тэрийг нөгөө пүүчин гар пүүчин биш үү? Тохооны пүүчин буудаад юу ачсан баг. Буулгачихсан байхгүй. Тэгээд тэр нь яагаад тэг буулгасан хүн паник дөрөө сандрахтаа гар буухаар бодож байгаа тохооны пүүчин буучсан юм байдаг. Тэгээд нөгөө хамгаалтын пунктын доош бууч дээр став хамгаалдаг болчихсон. Тэгээд агтаа алдаад хитэн зэрэг алуулаад өөрөө нөгөө цэрэг цагаантайгаа гар бууга барьж цугтаж гарсан баг. Тэгээд нөгөө цэрэг офицерийн зүг мөнгө хамаг юм алдчихсан. Тэгэд тийм болчлоо гэд тэгээд авчираад нөгөө тэр наан дамжиг дээр юм уу наан улаан толгой дээр юм уу юун дээр хийчихсэн. Газар гэрт нөхөн гэрт маань одоо газар ухаад тэгээд дээгүүр нь одоо нэг хүн мөнээр ингэж холбож байгаа тэгээд битүүл хайшдаг тийм нөхөн гэр байна. Нөхөн гэрт хийчихсэн байсан. Тэгээд нэг өглөөл босгол хар өөрөөр цэрэг загсагаал 2 гинэ болгож зогсоогол тэр хавийн цэргүүдийг. Тэгээд нөхөн гэрээс 2 нөгөө комендант цэргийн шүүхийн тусгай хүмүүс байна. Цэргийн шүүхийн 2 комендант буудаа дуугаад нүцгэн хөл нүцгэн юутай цагаан нөгөө цэрэг цагаан гэдэлтэй унтлах утас маягийн бид ч цэрэг цагаантай. Жио цэрэг албаас хүн тэрэг мэдчих та. Тэгээд ингээд өглөө дөнгөж гэгээ оржсэн гэж байгаа. Тэгэхээр нэг тэр чигсаасан цэргүүдийн дундуур явхад аль хэдийн амин гарчсан байсан гэж. Тэр зайлуул нэг 24 тавтал цал байсан. Ходоо бол хүүхэд дээр байна гэсэн үг шүү дээ. Тэгэл ингээл унжчихсан сүнсний явчихсан байсан. Тэгээд өөр нь нүхүү хуулаад сайр дээр их удаа ухсан гэдэг төчгнөө л ухаад байсан гэж. Тэгэл өөр нүхүү хуулаад дуусаал тэгээд сүүлчийн өсөлт байна гэсэн чинь тамхи татмаар байна гэсэн юм. Тэгэл нэг нь тамхи ороод тамхи аваад өгсөн гарын салганаад ороож чадахгүйсэн гэж байгаа. Тэгэхээр тэр нь тэр нөгөө цэргийн комендатурын нэг ахмад очиод ороод өгсөн. Тэгэд нөхнийхээ тэр ухсан шороон дээр цаашаа ард суугаад за ер нь 2 сурснуугүй нэг утаа зинхэр утаал гарсан гэж цаашаараас. Тэгэл галлал гэсэн бодчихсон. Тэгэл аршаа ингээл хөлн гоцоогоол тэр нөхрөөгөө аршаа унссан. Тэгэд нөгөө ахмад нь эмчтэй очиж эмч нь үздэн гин. Тэгээд бодвол амин гүйс гараг байсан билгүй дээрээс нь гар бохор буутчих гүйцээч тэгээд акт хийж тараад тэгээд булсан. Тэгээд тэрийг харсны дараа цэргүүд тэр харж исэн цэргүүд бол юу ярилцсан бэт. За ер нь өөрийнхөө суманд ингэж айж хулжиж цухтаж хахаар төвчээсэн үзэж байгаа л тэгэл хүчсэн дээр юм байна гэж ярилцчихсан гэж. Тэгээд бол тэнд нөгөө цэргийн нөгөө өмд чинь доогор хүлхэр штэ гуяраа. Тэнд юм уу мамсаа найрцагтай ороод гэжсэн байсан тэр ингэж дуурчсан гэж чичрээд. Тэгээд тэрний дараа бол ер нь зэргүүд бол ер нь өөр болчихсон болт юм гэж. Тэгээд тэр ер нь бол энэ ганц нэг харахад харгас. Нөгөө талдаа чинь дайны үеийн хөл байхгүй юу. Тэгэл тэрийг харсан зэргүүд дахиад үзэн
ямар ч цаг үеийн юм байсан. Эртний Ромд бол энийг бол их төмөл хэрэгэлдэг байсан байна. Ромын легионерүүд чинь хэрвээ ингээд одоо когорт манипул буюу одоо тэр зэргийг манайхаар бол хороо дивизээр ингээд цугтаах юм бол одоо байрлал ороход тушаалгүйгээр цугтааж ирсэн тохиолдолд игнүүл цогсоож жогоод 5 юм уу 10 тоолуулаад 10 дээр нь байгаа яг тоо тарсан хүнийг зүгээр гаргаад тэр хүн хамгийн цухтаагаагүй хамгийн баатарлаг байсан ч хамаагүй гаргаж ирж авчааж идэх гэсэн байна. Тэгжээж тэр зэргийн сахилгыг сахиулж ирсэн. Тэг энэ бол ерөөсө бүх төрлийн айрам дайн тулгааны үед байсан түүх байхгүй юу? Орсууч нэг тэр эх орны дайны ялангуяа 42 оны тэр хүндгэцсэн үед бол хэрэгжилж ирсэн байсан. Гаргаж ирэл бутчихдаг. Тэгэхээр энийг зүгээр зарим нэгэн хүмүүс яасан муухай харгас байсан гэж одоо өнөө цаг үеийн ойлголтоор идэвхжүүлж ойлгож болохгүй юм байна. Тэр цаг үе чинь ер нь эх орон байх үед асуудал хэрэгжижсэн шүү дээ. Эх оронгүй бол тэгэл бид нартай хэрэг байхгүй шүү дээ. Газар нутаг авчвал тийм ширүүл үзчихсэн байна. Тэгээ зайлвал тэр оршуулсан газрын бол мэднэ. Тэгэхээр нэг жаахан дээр нь 2 3 чулуу тавиал орхисон. Нэг очвол би за чадах байх л гэж ярьдаг байсан. Тэгэл тэр мэддэг залуу байсан одоо тэр авыг давглал за хаануу тэр навааныг оршуулсан газар гэсэн би бол ер нь л одоо гатарлан даал гэж ярьдаг байсан. Тэгэл тэгж чадахгүй байсаар бол өнгөрчихсөн шүү дээ. Хамтран ажиллагч Төмөн хийцлийн төгс бүтээл Итгэл Хийц компани. Өвжи энерги жол шатханд хүээх станц нь Баруун аймгууд руу явах төв зам дагуу Улаанбаатар хотоос 56 км-ийн зайд Төв аймгийн Аргасан цумын цагаан хөтлийн дэмжлэлээр байрлаж байна. Орцгар цайтай, нэгэн зэрэг олон автомашин хүлээх хүчин чадалтай, том өрийн автомашины зогсоолтой, орчин үеийн шатханд хүээх станц. Бидний хэрэглэгч та бүхэндээ өндөр чанартай бензин болон дизель түлхшээр төргийн шуурхай найдвартай үйлчилж байна. Бид таны аян замын сайн нөхөр байх болно. Өвжи энерги ойл итгэлтэй найдвартай үйлчилгээ. Таны зохиолуудын ихэнх нь одоо монгол хүний жудаг дотоод мөн чанарын талаар бас их гардаг. Нөгөө тэгэр өнөө цагийн нийгмийн өөрчлөлтийн талаар бас их өгүүлсэн байдаг. Энэ зохиолоор зохиолчид та энийг хэрхэн өөрчлөгдөхийг харж байна вэ? Монгол хүнд нэг онцгой нэг хөрмөц шинж чанарууд бол байсан. Ялангуяа миний багад бол тодорхой тийм шинжүүд байсан санагдтыг. Тэгээ одоо жаахан өөрчлөж магадгүй. Гэхдээ энэ буцаахаас сэрэх магадaltaй. Ягаад сэргэнэ гэдэг чинь энэ бол зүгээр бид нарын ген дотор байж байгаа мэдээлэл шүү дээ. Хэдэн мянганы турш бий болоод одоо хөдөлбөргүй болчихсон энэ мэдээлэл одоо тийм амархан устж арилахгүй. Тэр монголчуудад ямар олон сайхан чанарууд байсан байгаад одоо ялангуяа настай хүмүүс бол мэддэг. Бид нар чинь ингээл зарим үед хүүхэд байхдаа заримдаа нэг жаахан сахилахгүй бодлохгүй юм хийн шүү дээ. Тэгэхээр өгчүүд яаж зэрэг мэддэг байсан бэ? Монголын алдмар гэж цагаандаг байсан. Монголын алдмар гэдэг үгний цаана ямар утга байна вэ гэхээр монгол хүн болвол ийм муу юмыг хийдэггүй, ийм ариун сайхан чанартай хүн шүү. Тэ энэ чанараа алдна гэдэг чинь Монголоо алдж байгаа шүү гэсэн ийм агуулга яваад байхгүй. Бид нар хүүхд доктор тэр үед мэдтгэл байсан шүү дээ. Тэр чинь жишээлбэл одоо яадаг чи янз бүр юм хийгээл тэгээд тиймэрхүү жишээ ингээд олныг хэлж болно. Монголчууд дээр нь тийм хин хүнгүү хүнд туслах боломж байвал хүн туслах тийм эрмэлзэлтэй байсан хин хүнгүү. Үзээ хараа юм дээр тодорхой юм дээр өөрөө нөгөө нөхрийн төлөө өдрийн бол гэдэг шиг огт танихгүй хүн хүртэл туслаад бүтэн өдөржин одоо тусуулаад ингэ явчихдаг иймэрхүү чанар бол байсан гэсэн үг. Тэгээ тэр тус димээрээ нөгөө димэндээ дээширсэнтэй гэдэг шиг тэр димээрээ энэ өргөн удам газар нутаг төр зөвхөн хүн ард тогтонд орж исэн ойлголт байгаа. Нутаг усныхан гэдэг ойлголт ялангуяа одоо навцхан бол нутаг усандаа бол илүү биеиндээ одоо дэмждэг дэмнэгийн хэрэлтрээ бол одоо хэтрүүлчихгүй бол Монголд сахилгэр болж байгаа байхгүй юу. Тэгээд энд өшөө олон сайхан чанарууд байгаа Монгол хүнд. Одоо хээгүү, гүндүгүү, итгэмтгий. За тэр тусалдаг дээр чинь одоо бүр юм сонин зацгаа зайлтдаг тийм их сонин жишээнүүд их олон байдаг шүү дээ. Энэ 10-аад оны үед энэ заавал айл ошуунд илээвэз энэ түшээ ханы хягтар орж ирснээр дараах нь наан
Эрдэнэ өнгийн хошин тохоо. Тэгээ нэг гадны жуулчин 92-т таарсан баг. 2 залуухан. Тэгээ тэр хоёр бол ганцлаг хоёулаа дам ортод явж ирсэн. Тэгээ ярилцсан чинь нөгөө луугны хөр орох гэж өгнө гэж байсан. Тэр нь одоо морьтой бол ер нь 10 хоног явж очихоор тийм зайтай газар байхгүй юу? Хавгаа сэлэнгээс одоо арангаа төрөө очих гэдэг шүү дээ. Тэгээд гойн чин та хоёр одоо өөр ганцглаа манцглаа одоо юу гэдэг майхансаа одоо оруулдаг чинь хоол унд одоо сольж өвцсөн өмсөх одоо байх юм авч уун шүү дээ. Тийм байхгүй хоёр нөхөр явжсэн гэж. Өдөр замар дүүрэн айл байх шүү дээ гэж. Тэр юу хэлж ийнө хөтөр Монгол хүмүүс тэр аяны хүнд бол тэгэл ерөөсөө яг тийм буудал шиг ямар төлбөргүй байгаагаа хуваалцдаг, оруулж шонуулдаг. Манай алтаагаас алтаануунаас тэр анташнуунаас 5 сартай хүүгээ арганд хийж үрээд наашаа Уранган заадалд гардиад гэж байдаг штэ. Гардиад нэг айхтар лам байсан гэж юм мэрэгэн лам. Тэнд очиж явган хүүхдээ 5 сартай хүүхдээ үрж зоолгоч буцаад очисон тохиолдол байсан байна. 20-од оны үед. Тэгээд тэр чинь одоо 5 сартай хүүхдээ хүн тэгээд тэр хол газар одоо 600 км газар тэгээд ганцаараа хэр яваад байна гэдэг чинь харангуйлж өгөх юм болно шүү дээ. Гэтэл тэр замын айлуудаар ингээл хоноглол нөгөөдх нь зайлуулны халын юм мөргөлж явж байгаа бол хоолндоо явсан байдаг байхгүй. Энэ шин чанар бол ер нь баг монголчууд дан илүү байсан байж магадгүй. Одоо юм байгаа шүү дээ. Би өөрөө тэрийг зарим би ч хэрэг тэмдэггүй. Мэдрээд харазрын нуруунд хэдэн жилийн өмнө яг зоон дээр явган бас л зураг авч хөрөг авч явж байгаад бороонд хаадар цохиулаад тэгсэн тэр доор нэг айл харагч. Тайрагаад очсон нэвтэн орчих сайрагаад очсон. Тэгсэн үүдээ өрхөө бүтээгд үүдээ нэг дээсэр домчиж тэгээ орлоо эзгүй байна. Твиттер ойлоо явчихсан. Тэгээд утсан утсаа атамаа галмалын төлөөд тэгээд иргэн дээр нэг цай байна. Цайг нь авч уугаа тэнд байсан борцох зөөхөгийн зөхөд тэгээ би тэнд унтчихлаа. Тэгэхээр ороо нар жарахын өмнө гэрээ эзэгтэй хонтойгоо ирлээ. Малаа. Тэрний өмнө нөхөр нь адуутай ирсэн. Тэгээ би бас жаахан санаа зовол одоо гэрт нь бас нэг жаахан удлаа өнөө соёлжсэн санаатай. Одоо гэрт нь зөвшөөрдөг арайж ороод дангтай цагийн хослоод ширээн дээр байсан борцог зөөхөх нь усаа ичсэн хэр явсан гүнчтэй. Тэгсэн чинь тэр гэрээ эзэгтэй 30-аад настай охин бол загнаад баг шүү дээ. Юу гэж загсан ихтер үгүй яасаа арчаагүй хананд хоньны мах хүзүүсээр байсаар байл тэрүүгээр хоол идэж яахгүй хоосон өдрчин гэвтэй гэж загнаад байгаа. Энэ чинь Монгол шүү дээ. Тэ. Одоо энэ чинь баруун дулан гэх юм бол ойлгохгүй шүү дээ. Тэгээ одоо баруунд гэх юм бол айгууд бол шоронд явна. Айлын гэр зөвшөөрлгүй орж одоо юмд эд материалд нь хүрсэн гэж шоронд явна. Сая би цагаан сарын өмнө алтайгаар жинтэйгээд хэсэг болоо бас л хаал юмтай таарлаа. Нөгөө Буранголд өмнө би баруун талаас нь голдоо ордог байсан. Уг бол урдаас нь. Тэр бүр хойноос нь аж талаас нь очиж үзээгүй байхгүй юу. Тэгээ тэр талаас нөгөө анхудаа очиж байгаа болох тэр төөрөөд шүн. Тэгээ тэр говь чинь баримжаа авах шүү дээ. Уултай газар бол баримжаа авах шүү дээ. Тэгэж явсаргууд арай гэж нэг юм Буранголд руу орлоо. Тэгээд тэр чинь юм довтой, дэрзтэй төвхтэй газар шүү дээ. Айл байгаа ч үзэгдэхгүй гэгээ цаг өдөр хүртэл айл үзэгдэхгүй нөлөө өндөр дээрс утаа мах юм болоо тэнд айл байна гэж харагддаг. Тэгсэн чинь нэг зам бүдэг замд явсан чинь яг нэг айлын гадаа хот айлын гадаа очлоо. Гадаа нь мална баг. Богнууж, тэмээнүүж хоёр айл байна. Хоёр айлд нь гадаа нь очиж сигналд нохоо байх юм болов гэж одоо байдгүй. Тэгээ буугаад хоёр айлд нь хоёуланд шагааж үзлээ. Үүдээ нэг юм дээсэр торгочиж. Тэгээд ер нь одоо юм аргагүй шин хаашаа явах. Айгууд буцаад олохгүй үүдийн гүтэн тэгээд хэр унтах юм болно. Нэг айлд нь ороод гэд нь ороод гарч хитэн тусгаж жагаад нөгөө гэрэл юуг нь асааж аваа. Километр нь олж асааж аваад. Тэгээ галын төлөө цай чанж жоод тэн дээр нь гэр дээр нь хөлдөө бууз тэрийн жигэн жидээд. Тэгээ вэжтэл нэг болж явахт гэрээ эзэн такод хүртэрлээ. Танихгүй. Ямар айл дэрснээс мэдгүй. Тэгээд тэр зургийг нарсан одоо нэг аймгийн аврах малчин юу лээ. Уган баяр маяр гэсэн дээр байна. Тэгээ вэжтэл тэгсэн чинь тэгээ хэрэгтэр нь баг битээр хоол цай уу дэшээ суу гэрээ эзэн шиг хоймроос овчихсан тий. Тэгсэн чинь гэрээ эзэн залуу байна. Тэгэл гоода гойстай сайн байж та яасан сайхан ингэ сууж идэг гэд нөгөө их баярлаад байгаа шүү дээ. Тэ. Ер нь энэ Монгол хүний шинж. Тэ. Тэгээ иймэрхүү тийм одоо нөгөө хаалгуудын дэлгээтэй нээлттэй байдаг чоочдгоо чооч урахгүй Монгол зан гэдэг маань одоо ч гэсэн байгаад
Тэг ядангуяа тэр миний тэр очисон хоёр л одоо 30 насны залуучууд. Тэг ийм байгаад нь одоо би баярлаад байгаа шүү дээ. Энэ чинь Монгол байхгүй. Энэ Монголын өрмөц онцгой айдантай шинж, сэтгэлгээний шинжүүд. Иймэрхүү шинжүүд болох олон байна. Тэгээ шүү монголчуудын олон сайхан чанарууд бол би одоо тэр хээгүү гүндүгүү гэдэг бол нэг талаас жоохон бүдүүлэгтэй ослох юм бол жоохон муухай. Ухаалаг хээгүү гүндүгүү чанар бол жигэн монгол хүний ялангуяа бүгчүүд танарт их байдаг байхгүй юу. Тэгээ иймэрхүү олон монгол хүний тухай сайн чанаруудыг одоо бид нар өөрсдөө бичихгүй бол энийг монгол хүний сайн чанарын тухай хятадхан бичихгүй, оросхон бичихгүй, англихан бичихгүй байхгүй юу. Тэгэл бид нар ямарсан бичээл чадлаараа л бичихсэн гэж бодод тээ. Таны сая ярьжсэн чинь бага насны дурсууч юу аяга гоё орж ирж штэ. Нааг жоохон байх чинь тэгэл би аргандаа сууж юудаг, нүүдэг. Тэгээ манай аав чинь өглөө 8 цаг болж байхад бөөрөндөө бууж идэг юм байсан мөхгүй. Тэгэл зүгүүрээр айлын хажуугаар өнгөрдөг. Очсон өнгөрсөн айл болгонд анхта цайгаа боовоо барьж хөрч ирдэг. Гэр ирээ бууж хахад эргэн тэр нь ямар ч айл байсан хүн байхгүй бол их тэгж хүүхд явуулдаг. Бас тэгээд ингээд харахаар биендээ их зочломтхий, хөндлөмтхий бас агуу соёлууд бас соёл энэ маш нандин ховор соёл байхгүй юу. Энэ өөр ард түмэн дэр нь бараг л ховор тий. Одоо сая тэр нэг айл нүгэ явж байгаа тэр нэг бараа нь харагдсан хүн заавал тосдог юм чинь одоо байж штэ. Сая тэр Жэрлэн тэр цагаан сарын өмнө бид нар жинтэйгээл алтаад авсан. Өдөр болгон тосоостой. Тий. Тэр цаашаа ингээл хуранголоос хөдлөөл явж байгаа тэр лигдэх хүмүүс моцикл машинтай араас такуж ирэл. Баахан тэр нөгөө ингэнэ хорон арц олонд бууз такуж ирэл. Тэгэл наашаа орсон тэр сумынхын зах руу орохтол тэр зээл сумын дэрстивагийн засаг нь 2-3 малчтайгаа машинтай хоолунд ингээд ширдэг мөрдөг идээ цагаан авчихсан. Бугд руу орсон бас. Тэр төгрөг рүү орсон бас. Тэгээд тэр юуны ихэн дээр давааны шил дээр орсон бас араас моцикл такуч ирэл хоолунддаг бол ингээд явжлаа. Тэгээд энэ бас монголчууд Монголоо алдаагүй сайхан байх шинж. Тэр одоо нэг би ямар намдаа царж илээ. Дэлхийд дээр бол 2 том гүрэн байдаг. Хамгийн том хисаблаг одоо еврейчүүд бол одоо дэлхийн одоо ихэнх мундаг хүмүүс төрж штт. Нөгөө төгөр бол монголчууд гээд. Монголын энэ хүүхдээ хүмүүжүүлэх, эр нөхрөө хөндлөх, одоо гэрийн эзэгтэйгээ одоо халамжлах гэх юм уу да. Энэ бол юм бүр соёл болоод тогтсон тийм. Энэ чинь том соёл байхгүй юу? Олон мянган жилийн турш хэвшиж тогтсон соёл. Бид нар үндэсний код нүүдэлчдийн соёлын онцгой өрмөц шинжүүд байгаа юм. Тэгээд яг суурин борлоод ирэх тэр нүүдэлчдийн уламжлалт соёл жоохон бүдрэх тал байгаа. Гэхдээ суурин байсан ч гэсэн бид нар тэрийг ахван гүрэн дээр одоо шинэ ярьдаг тэр нөхрөө хөндлөдөг аягт цайныхаа хоолныхаа дээжийг заавал аргуныхаа аягнд хийж аялдаг штэ. Энэ чинь соёл байхгүй. Энийг заавал хөдөө хийгээд бус түйд хийдэггүй гэсэн үг биш штэ тийм. Айлд орсон боцхон дээр нь гიშгэхгүй л орж ирдэг гэж нь орон сууцнд байсан ч гэсэн босготой л ааш та. Тэгээд босгон гიშгтэр хүмүүс ярьдаг юм чинь юу нь болдгоо юм чинь одоо ширээн дээр сууж болдоггүй. Энэ төр гэл ин чинь Монголын хэдэн үеэр уламжилт ирсэн ариун одоо ёс байхгүй юу? Ямар ёсыг ариун гэдэг тэр нандин байгалийн зам хуультай нийцдэг ёсыг ариун гэж хэлдэг. Зөрчиж болохгүй ёс байхгүй юу? Зам. Жишээлбэл танай гэрт одоо орж ирэхдээ босгонд бүдрэх юм бол бид нар бэлэг шийдэг. Тэгээ гарахтаа бүдэрч юм бол буцаж орж ирж ямар нэг юм хийгээд золцсуусан тавьчаад гардаг. Энэ одоо орчин үеийн шинжлэх ухааны үеийн зүгээр дэмий хэрэггүй догматизм. Гэтэл энэ цаана хандлага байхгүй. Хандлага гэдэг чинь соёлын их том элемент шүү дээ. Тэгээд дээр нь одоо тэр энэ босготой холбоотой чинь юм байгаа шүү дээ. Одоо Чингис хааны үед бол энэ нинтэй холбоотой хэд хэдэн баримтууд түүхэнд үлдсэн байгаа. Тэр одоо Ромын католикийн нөгөө тагнуул туршуулууд Монголын хаанд золхолоод тэгэд гүйг хаанд золхохын тулд бүр босхон дээр гисгэж болдгоо гэж битгэл дасгал хийлгэж хараалхуулсан байдаг шүү дээ. Тэр Жоромгоо орчин Байжун ноёны үед тэр одоогийн Туркийн Очидагийн цагаан тэр нөгөө алдартай Сиван нуурын тэнд байж хат нь Ромын элч ирэхэд бас босгон дээр гисгэж болдгоо гэж сайн танилцуулсаар байтал Ромын элч гисгэж орж ирсэн. Тэрний Байжун ноён их уурлаад наад элчигээ арсынуулаад арсанд нь
сүрлжихэд тэр каталогт нь явуулж эхэлжсэн. Тэгээд барууныхан болох тэр энэ зүгээр юм сүржин даржин ёс мэт харагдаад байдаг. Гэтэл эн чинь яг сайн авах юм бол энэ танай гэрт тэр босгоор давж орж ирээ танай гэрт бий болсон амьдрал, гэр бүлийн хайр, үр хүүхдийн хайр, энд байдаг одоо бүх халуун дулаан өрмөц ертөнц рүү ороод ирж байгаа байхгүй. Тэр тавтагдчихгүй, өөр хаанч тавтагдахгүй, зөвхөн танайд л байдаг энэ онцгой ертөнц рүү орж ирж байгаа бол хүндэг тэр ертөнц рүү маш том босоод авч орж ирж байгаа гэсэн үг. Тэр дээр гიშгэн гэдэг чинь танай энэ ертөнц юу юм гэж үл тоож гэсэн үг шүү дээ. Энд чинь одоо босох гэдэг юм чинь одоо айлын гэрэн босгоос гадна улс орны босгочдод гайл биш шүү дээ. Гайлаарч одоо нөгөө буйныг гарахгүй буцрыг оруулахгүй гэдэгтэй адилхан юм байхгүй. Тэгээ тэрийг хүндлэгч нь өөрөө тань мэддэг. Тэрийг хүндлэгч нь өөрөө соёл байхгүй. Тэгээ энэ зүгээр нэг тийм модон босгон дэр хэлээ төмөр босгох дэр гიშгэл энэ юу ч өөрчлөгдөхгүй гэдэг ойлголт биш. Энийний цан тань мэдгүй оюуны том соёл байгаад байгаа. Энэ бол нандин байхгүй. Энэ маш олон юм байгаа. Монголчуудын юу соёл дотор ингэ нарийн ухах юм бол бүх зүйл цаанаа утга учиртай. Тэр утга учир нь болох тэр оршихын зүй чамд тэр цогцож нийлсэн тийм асуудал байдаг. Тэгэхээр Монгол танд сая ярьжлаа л дээ. Тэгэхээр Монгол одоо энэ орчинд бий болсон бүх зүйл одоо яг энэ Монгол хүндээ юм уу Монгол одоо энэ дасан зогтсон байдаг гэж. Жишээ нь одоо Монгол дээл өмсөхөд яа гэхээр бид нар бүсээ өсөлтөх те. Тэгэхээр одоо энэ хий хуу дарж яадаг ч юм уу бөөр нуруугаа хамгаалж яадаг одоо энэ хураа сэрэн урчлалт уур амьсгалтай орнд юм уу. Тэгэхээр бүх юм яг энэ цаг үетэйгээ нийцсэн нарийн л байгаа юм л та те. Бүсийг одоо сул өсөлтгөө дээр одоо зураг арах юм бол дээр юу ч харгад цэрэг өсөлдөг байсан шүү. Одоо бол ташаалгаар өсөлт гэдэг. Харгад цэрэг өсөлнө гэдэг чинь зайлангаа морьтой явж байгаа хүнд бол тэр гэдс үзээ зайлаад гараад хамгийн наацхан тэр шүү дээ. Тэгээд би сайхан чавхгатай сайхан харагддаг. Шал өөр хөхгүй. Тэгээд бүсийг хүртэл монгол хүнчдөө бүс малгайгаа газар тавьдаггүй дандаа дээдэл тавьдаг. Гэхдээ бүс доош нь тавилаа гэдэг юу ч өөрчлөгдөхгүйг л орчин үеийн орол наа чи ямар шинжилгээ үзэл байхгүйгээ хэлэхгүй юм байгаа. Гэтэл энд жиггэн мэрэгэн ухаан байгаа юм дээр. Нарийн цаад учир шалтгаан байгаа юм. Тэгээ бүс малгай бол Монгол эр хүний сүлд хямар явж яадаг гэж үздэг. Тэгээ бүслэлтэй хүртэл одоо чинь нар зүйд хариулж өсөлдөг шүү дээ. Тэгээд үзүрийн одоо доош нь дардггүй дэш нь өргөдөг ч юм уу ингээд энэ бүгдээрээ цаанаа бэлэгдэл байдаг. Энэ бэлэгдэл гэдэг маань Монгол ёс заншлын хамгийн одоо өрмөц онцлог шинж. Бэлэгдэл нь өөрөө дандаа сайн сайхан зөвийг ингэж илэрхийлж байдгаараа Монголын тэр оюуны соёлыг төлөвшүүлж идэг зүйл байхгүй. Тэр их чухал цаанаа нэн одоо өрөөгөөчтэй зүйлс байна. Ойлож зохиол ярих гэсэн чинь Монгол соёл. За. Аяа гоё сонирхолтой сэдв орж байна. Монголыг ярих юм бол дуусахгүй. Дуусахгүй шүү тий. Ойлоо зохиолоо ярих. Тэгэхээр хөөхд залуус байдаг бүгдийн номноос та яг юуг ойлгосоо гэж хүсдэг вэ? Мөн залуу үеийнхэнд хандаж та юу гэж хэлмээр байна? За ер нь байдгуудын нүргэн энэ хэлхицгаараа хамгаална гэдэг ямар хэцүү байсан бэ? Хичнээн залуус энэ хэлхицгаараа хамгаалж, тусгаар тогтнолоо хамгаалж, цэл залуу насандаа газар дэвэрч унсан юм байна, их шороогоо хамгаалж, цусаараа хамгаалжсэн бэ гэдгийг хойч үеийн мартна гэдэг ч өөрөө эмгэнэл байхгүй. Монголол байхгүй. Тэрийг битгий мартаасаа л гэж бодоод байгаа. Тэгэд үеийн үед энийг санаж өгөхгүй бол нэг л өдөр тэнд амир үтсэн, тамлуулсан цэл залуу 20 дахь наснда олон хитэн зуугаараа амир үтсэн тэр хүмүүсийн тэр ам үнцгэнэг болж өөр шүү дээ. Тэгээ тэрийг санаж явах хэрэгтэй. Тэгээд энэ ер нь бол тусгаар тогтнолын үнцэн гэдэг ямар их одоо өндөр вэ гэдгийг л мэдчих хэрэгтэй юм байна. Тусгаар тогтнолгүй байх юм бол бид нар эцэг их бүрэн алдсан бүрэн өнчин хүнээс илүү гамшигтай учрна. Одоо яагаад энэ улс орнууд тусгаар тогтнолын төлөө ингэж амь цөлөн эрчүүд нь хэдэн зуун хэдэн саяар амир үдэж тэмцээд байдаг вэ гэхээр тэр их орчин өөрөө бид нар оршихгүй шүү дээ. Яг танай гэр байдагтай адилхан их орон өөрөө оршихгүй. Энд чинь Монгол ухаанд бас тэгж үздэг шүү дээ. Одоо өрх гэр бол баг төр улс орноо одоо нэг төрөг гэж үздэг. Тэгээ энэ төрөг гэр өрх гэртэй л адилхан байхгүй. Энэ Татарстаны яруу нарагч Муса Жалилийн нэг шүлэг байт юм аа. Би яг үгээр нь санахгүй байна. Агуулга нь бол ингээд эрсдлэх тулаанд би 2 хөлөө алдлаа. Эх орноо хамгаалсан эрсдлэх тулаанд би 2 хөлөө алдлаа. Тэгээ энд би огт харамсдаг бай. Хэрвээ би
хоёр хөлтөөгөө үлдээд ихрээр хамгаалж чаддаг бол тэр хоёр хөлөөр би хаана гიშгэж явах юм бэ гэж тийм байгууллагатай шүлэг. Энэ чинь нэрнэл үнэнэлтэй ер нь бол. Тэгэл эх орон гэдэг одоо хүний хамгийн дээд оршихуй. Тэр оршихуйг хамгаалж хэл хязгаараа хамгаалах гэж тэмцлийн үнцнийг л ямар байсныг л үзүүлэх гэж хэлсэн. Хэцүү үе байсан. Хэцүү цаг үе байсан. Одоо ч гэсэн ер нь тэгэл дайн самунтай. Одоо төдвөг нэг хэсэг шүү дээ. Ташуураар хамгаалсан эх орноо тархиар хамгаалах цаг болж байгаа гэж. Хуучин зохицол бол тэр одоо буу шийдэм ном сум одоо акабо бариад ингээд эх орн хамгаалдаг гэсэн бол одоо бид нарын хамгаалах нь хэвээрээ үлдсэн, харин хэлбэр нь өөрчлөгдсөн. Тархиараа гэдэг нь бод оюун бодол ухаалаг байж, оюун бодолтой байж эх орноо хайрладаг, эх орныхоо төлөө одоо хамгийн наадсан л одоо дундын юмнаас хосохгүй байх хэрэгтэй байхгүй. Тэр чинь эх оронч үзэл шүү дээ. Тэгээ тиймэр энэ төлөвшлийг л бий болгох л асуудал байна. Шинэ Монгол сургууль ба штэ. Шинэ Монгол сургуулийн ахлагын хөтөлбөрт хэл гэсэн тийм хөтөлбөр үүтэй. Тэрний хүүхдэр ахлагын хүүхдүүдийг бүр ангиар нь эцэгхэн дургуйсан ч аваачаад хэл дээр став дээр очдог. Тэгээд тэрийг ингээд зохион байгуулдаг нөгөө багш нар уулзаа ярьж байгаа. Тэр манай охин ч гэсэн очсон л да манай охин Шинэ Монголд гэсэн. Тэгээ эрэхтэй бол зүгээр би тухайн үед анзаараагүй ямар усныг мэд анзаараагүй. Сүүлд нь багш нартай нь уулзаа ярьж хахад хэл дээр очих тэр хүүхдүүд шал өөр болчихдог байна. Хэлийн баганд орчихдог. Тэр чинь бид нар тусгаар гэдгийг мэдрээд эхэлж байгаа байхгүй. Тэгээд ирсний дараа ингээд яриа хэлцүүлэг одоо эсэ тэмдэглэл бичүүлэх тэр шал өөр болчихдог гэж. Энэ чинь өөр их онцгой юм байхгүй юу. Тэгээ одоо ингээд ийм байна. Би нэг энтхийн дээлэд тэнцвж байгаа хин дээр Махатма Гандийн гүшин төрчихсөн. Тэр бол тийм гоё ганган алт мөнгөн юм юу ч байхгүй. Зүгээр л ердийн нэг тийм атгай том булш байгаа. Гэхдээ эргэн тойрон одоо сайхан одоо задгай газар дээр. Тэгээ тэнд очиход нэг багангийн хүүхдүүд бол энтхийн хүүхдүүд ингээд ангиангаараа багшин дагуулчихсан. Цуурч орж ирсэн байхгүй. Тэгээ энэ ямар өчтөн гэсэн чинь бас хөтөлбөрт нь байдаг гэж. Хөрөлбөл тэрэнд ирээд хүүх багш нэг энтгэхэр юм яриад тайлбарлаад байгаа юм л доо. Тэр багаас нь тэгж нэг хэл хязгаар үндэснийхээ бахархлыг хар багаас нь суулгаж байгаа тийм айхтар бодлого байна. Тэр бид нар бас энийг тэр бодох хэрэгтэй байна. Одоо зарим эцэг эхчүүд хэн байлээ дээс манай бас нийгмийн нэлийн нэртэй зүтгэлтэн би хүүгээ хэлийн зэрэгтэй болсон. Хэл хязгаараа очиод мэдрээд ирэх явуулсан гэж. Энэ эцэг хүний жихэн бодлого мөн ингэж яах хэрэгтэй байна. Тэгээд нэг жил хуучинтай л 3 жил байхгүй шүү дээ. Нэг жил болно. Тэгээд хэлийн цэрэг чинь өөрөө их боломжтой болчихсон байлээ шүү дээ. Би одоо хэлийн став удаар явал ингээ харж ах шин тэнд фитнес өрөө байж байна. Тэгээд релаксингуудад амардаг өрөө байна. Тэгээд номын сан байна. Хүн өөрийгөө хөгжүүлэх санаачлах байх юм бол тэр цаг алдахгүй. Тэгээд тэнд өөрийгөө хөгжүүлнэ, хэл сурч болно, ном уншиж болно, өөрийгөө ямар нэг юмд ажиллаа явуулж болно. Давхар тэр хэл хязгаартай танилцаад тэр цэргийн хамгийн наацх нь хүний өг сонсдог бие эрхтний хувьд, бие хэлтрийн хувьд одоо төсвөр төчтэй болно гэдэг их чухал юм байна. Тэгээ одоо бол зүгээр өнгөрсөн жил явж байгаа нь тэр зарим хэлийн став бол баг хөнгөш болчихсон байлээ. Энэ бие өрөлтхөн байгаад юуны зэрэг байхгүй болсон шах болсон. Яасан гэхээр нөгөө хэл чинь одоо баг онлайнаар хардаг болчихдог юм шүү. Дрон камераар хардаг болчихдог. Гэхдээ энэ цаг үе чинь одоо дайн дайчин хаасаг булгараад байна шүү дээ. Гэхдээ одоо цэргүүд манайх байлдна гэж байгаа юм шиг. Ер нь бол хэлийн зэрэгт залуусыг явуулах нь тэр их оронч үзлийг төлөвшүүлэхэд их чухал юм болов уу гэж бодод байгаа. Жингийн соёлын тухай манайх нэг тийм баримтхан ховор юм байлээ. Тэгээд кино журнал бол байгаад байдаг. Нэвтрүүлгээр байгаад байдаг. Тэгээд одоо чинь жин бай тухай унаа морь тэмээгээ идэх нэр нь багасаад эхэллээ шүү дээ. Тэгээ машин болцыг л орголтоо явдаг болчихдог. Тэгэхээр энэ яванда энэ морь тэмээ идэлдэг соёл тэр дундаа жин гэдэг энэ соёл чинь бүрмсэн мартагдчих гээд байгаа байхгүй юу? За овсод бол тэр тэмээгээр нүүдэг дараалан сумын болчиход тэр байл байна. Тэ алтайд хаяа нэг байна. Тэгээ ер нь бол дийлэнхгүй. Тэгээд л 50-60 он гартал энэ манайх ч ерөөсө дотоодны бүх бараа хэрэглэлтийг тэмээн жингэр өгдөг гэсэн байна. Бүх бараа хэрэглэж шүү дээ. Тэгээ хамгийн сүүлчийн жинчд бол тэр 50 гэд тон 60 он гартал явж байсан байл хойшоо хатгал тэр ногоо нуур, цагаан нуур тэгэл уршаага гэл тэрнээс өмнө бол тэр их гүрний үед бол бүтэн тэмээний яамтай хүртэл байсан. Тэр их олон мянган зэргийг чинь одоо ачаа, бараа, хоол, хүс
хэдэн мянган тэмээ хөдөлгөж энэ хангаж байгаа шүү дээ. Тэгээд тэр Годааны үед энэ торгоны замын дагуу асар олон мянган километр одоо урттай олон өртөө байгуулж албаж ууж исэн энэ чинь тэр өртөөгөр мэдээж морь гол ачаа бараг хал тэмээж үжсэн гэсэн үг. Тэр монголчууд энд бараг чинь тэр тэмээ соёлын маш эртний өв соёо одоо тийм уламжлал байсан гэсэн үг. Асар баялаг уламжлал. Тэгээд тэр уламжлал одоо ингээд цаг үеийн үеийн одоо шаардлагаар гэх юм уу мартагдах аюултай болж байгаа. Тэгээд тэрийг одоо мэдж байгаа дээр нь бас нэг баримтгоо навуулахад үлдээчихлээ гэсэн юм. Тэгээд бас нэг жаахан зураг энэ дутуу байгаа. Намраас зураг аваад гүцэж байгаа л бодож байна. Жин тэгээ явж яхад би өөрөө жин тийж үзег байхгүй юу? Динжих үзэх болцоогүй биш. Тэр тэмээ жин чинь 60 донд тасарчлаа шүү дээ. А зүгээр тэмээ ачаад нүүдэл бол багта залуудаа нүүжл байсал өвлж хүртэл нүүддэг. Өвлийн жавар дачхинж байгаа өглөө өөрөөр жингийн хөлдөө суран татлага атах чинь улаач нөмөр атгах байгаа юм шиг хайрдаа шүү дээ тий. Тэгэл нүгэл явж исэн. Гэхдээ тэр жингийн соёлыг бол мэдхгүй. Тэгээ жингийн соёл чинь их өөрмөц онцгой соёл байсан байлээ. Тэгээ тэрийг ямарсан таалагчулсан нэг баримтгоонд буулгах жилгсэн бодлоо. За ингээд өнөөдөр урилгыг минь хүлээн авч ирж сайхан сонсогчдод минь өөрийн бүтээл болон бас монголчуудын өв соёл үнэт зүйлийн талаар ярилцсан эрхэм ах танд бас чин сэтгэлээсээ баярлалаа. Таны энэ саяын гэгэрлийн томоохон ажилд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. За их баярлалаа. Ингээд сайхан яриа подкаст санаачлаад олон түмдээ хүргэж байгаа та бүхэнд бас амжилт хүсье. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ бас хамтарч ажиллаж байгаа Эвсэг компани гарын бэлгийг бас танд гардуулж байна. За баярлалаа. За аваргын бэлэг гэдэг бэлэг шилж байна. Баярлалаа. Эвсэг ашиг